Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Аймгийн иргэдийн хурлын ажлын алба орон нутгийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг оролцуулсан иргэдийн хурлын дарга сэтгүүлч нэвтрүүлгийн шинэ оны дугаар эхэлж байна. За ингээд энэ нэвтрүүлгээрээ бид аймгийн иргэдийн хурлын даргад аймаг орон нутгад зохиогдож байгаа иргэдийн хурлаас хийж байгаа ажлын талаар асуулт тавьж хариулт авдаг ийм уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдрийн нэвтрүүлэг үргэлжилж байгаамаа. За ингээд аймгийн иргэдийн хурлын хурал тэргүүлэгчдээс өнгөрсөн оныг аймгийн иргэдийн хурлын хороодын ажлыг төлөвшүүлэх сум багийн иргэдийн нийтийн хурлын ажлыг идэвхжүүлж өрнүүлэх ийм ажлыг зохион байгуулахаас гадна мөн иргэдийн хурлын ажлын албыг чадваржуулах ийм зорилтыг төвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд одоо чухам ямар ажил хийгдсэн талаар ярьж өгнө үү? Таамаг дарханчуудын өнөөдрийн хамгаалан ялтгах мэтлээ. Тэгэхээр хамгийн чухал одоо иргэдийн төлөөлөлтийн хурлын хамгийн чухал одоо субъект бол хяналтын хороод байдаг. Манай 5 хяналтын хороо ажиллаж байгаа. Хяналтын хороо маань ямарчсан иргэдийн төлөөлөлтийн хурлаар хэлцэх асуудал буюу гаргаж байгаа шийдвэрт тодорхой албан тушаалтантай жишээнэгчтэй уулзаж одоо дүгнэлт гаргадаг. Мөн одоо иргэдийн төлөөлөлтийн хурлаас болон хурал засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт хяналт тавьдаг юм хяналтын хороод байдаг юм аа. Тэгэхээр эдрийн ажлыг сайжруулах нь хамгийн чухал одоо иргэдийн төлөөлөлтийн хурлын гол ажил болдог. Тийм учраас бид нар бол иргэдийн хяналтын хороодуудын ажиллах журам чиглэлийг шинээр одоо иргэдийн төлөөлөлтийн хурлаараа баталж гаргалаа. Тэгэхээр бол мөн одоо хороодууд мөн чиглэл ажиллах шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар бол ажлын төлөвийг нь гаргаж хороодын дарга нартай аваад хурлын дарга, ажлын албаны дарга бол байнгын уулзж байна. Тэгээ хороодын ажиллах одоо удирдамжийг гаргаж өгч байна. Удирдамжийн чиглэлийн дагуу бол бид нар холбогдох байгууллагуудтай бол очиж уулзаж ажиллаж байна. За ингээд бид нар бол хамгийн чухал зүйл бол хороодууд маань бас ажлын байраар хангагдах хэрэгтэй. Тийм учраас бид нар хороодуудаа ажиллах, хуралдах юм уу бие даасан өрөөтэй болгосон байж байгаа. Тэгээ хороодуудын ажлыг хариуцсан ажлын албан дээр ажилтнтай болсон байж байгаа. Мөн тэднийг одоо хяналтаар явах юм уу одоо өрсөлдөх шалгалтаар явахт нь бол тодорхой зардал, шатхууны зардуудыг гаргаж өгч тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна л да. Үүнээс гадна сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын одоо ажлыг сайжруулах зорилгоор одоо 2 удаа бол бид нар энэ жилээс 2 удаа сумдынхаа ажилтай иргэдийн хурлын ажилтай танилцж байна. За ингээд бол бид нар иргэдийн төлөөлөгч сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын эмчийн дарга нар ажлын албаныг чадваржуулах зорилгоор бид нар хэд хэдэн сургалтуудыг зохион байгуулж аваллаа. Бид нар дипломат ёслол гадаад харилцаа одоо гадаад одоо ажиллахад одоо анхаарах зүйлүүдийг бас мэдрүүлэх ёстой. За үүнээс гадна бид нар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын үндсэн чиглэл нь юу байх хэвээр юм. Мөн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал сумын иргэдийн хурлаас гарах шийдвэрийн одоо аргачлал мөн тэрний найруулга зөв байж байна. За мөн иргэдийн төлөөлөгч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бол мөн гаргаж байгаа шийдвэрийг хэрхэн хянах хэвээр мөн сахин сайдад одоо хэрхэн ажиллах хэвээр гэсэн энэ чиглэлүүдээр бид сургалтыг явууллаа. Хамгийн чухал зүйл бол иргэдийн нийтийн хурал байна. Иргэдийн нийтийн хурлын ажил чиглэл шин тийм учраас иргэдийн нийтийн дархан Сэлэнг аймагтай хамтраад бол бид нар энэ нэгдсэн үндэсний байгууллагаас хэрэгжүүлж байгаа төлөөлийн байгууллагыг бэхжүүлэн одоо төсөлтөд хамтарсан. Ингээд одоо дархан Сэлэнгийн 82 багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар мөн сумдын 21 сумын иргэдийн хурлын нарийн бишгийн дарга нарын хамтарсан одоо сургалтуудыг зохион байгуулсан. Энэ чиглэлээр бол бас одоо зохион ажиллауллаа. Өөрийнхөө ажлын албадын ажлуудыг чадваржуулах туршлага судлах ажлуудыг зохион байгуулж байна. Бид нар Төвийн Мөсийн 7 аймгийн туршлага судлах уулзалтыг зохион байгуулж байна. За бид нар бол Говь Сүмбэр энэ жил нодлон бол Говь Сүмбэр аймаг Сэлэнг аймгийн одоо хурлын ажлын хэлбэрээр энэ жил бол бид нар бол Дорногов аймаг, Дархан мул аймагт бас энэ сургалтыг зохион байгуулахаар 7 хоног хамтарч ажиллаж байна. Тэгэхээр иргэдийн төлөөлөлтийн хурлын үндсэн үйл ажиллагаа нь болохоор хуралдаан байдаг штэ. Тэгэхээр өнгөрсөн 2018 онд иргэдийн төлөөлөлтийн хурал нь хичнээн одоо хуралдсан ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрсэн бэ? Тийм тэгэхээр иргэдийн төлөөлөлтийн хурлын гол ажил бол хуралдаан. Бид нар асар захиргааны нутгийн төсвийн төлөвлөлтийн удирдлагын тухайн хуулиар бол жилд 2-оос хойш хуралдах юм заалтаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн жилд бол 3 удаа хуралдсан байна. За хуралдаан бол өнгөрсөн жилүүдээс арай өөр болсон. Хуучин бол зөвхөн төсөв төлөвлөгөө нийгмийн эдийн засгийн зорилтыг хэлцдэг байсан бол захиргааны ерөнхий хуулиар бол бас орон нутагт хэм хэмжээ тогтоох акт, мөн орон нутагт төлбөр хур хэмжээг тогтооход иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаанаараа хэлцдэг юм одоо журам гарсан. Энэтэй холбогдуулаад бид нар ямар ч сан одоо орон нутагт төлбөр хур хэмжээ тогтоох хэд хэдэн шийдвэрүүд гаргалаа. Бид нар бичлэг урахын зорилтоор ашиглах газрын одоо тусгай хэрэгцээнд авдаг энэ журмыг тогтоолоо. Мөн одоо төв туршлагын газар, байгалийн мөн хадгалагдах газар байна. Аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын одоо
хөгжүүлэх газруудад 12 нэгж талбарыг бол бид нар олон нутгийн тусгай хамгаалтанд авлаа. Ингэснээрээ тэднийг бол ямар нэг лицензшгүй байх юм боломжтой болгож өгч байгаа. Ингэснээрээ дархан аймагт аялал жуулчлал хөгжих юм боломж өртнө. Согтуурд хундаа худалдах түгээр үйлчлэгч уран түүнийг зөвшөөрөл олгох журам байна. Дархан аймаг сүм хийдийг зөвшөөрөл олгох хяналт тавих цуслах журам байж байна. Мөн тээврийн хэрэгслийг бас журамлах хэмжээний журамуд байх гэсэн байж байгаа жишээтэй. За мөн ногоон хөгжил гэсэн аймгийн дэд хөтөлбөрийг бас оролдооноор батлаа. Ингээд мэдээж бидний боломжтой болсон 2018 оны нийгмийн эдийн засгийн зорилтын хэрэгжилт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 19 оны зорилтуудад мань тодорхойлолтой. Ингээд 19 оны төсвийн төслийг баталсан. Ийм зүйлүүдийг 3 хурлаанаар хэлсэн. Ийм ажил боллоо. За тэгэхээр өмнөх асуултыг үндэслээд бас дараагийн асуултыг асуу гэж бодож байна. Тэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын үндсэн чиглэл бол хуралдаан гэж ярьж байсан. Тэгвэл Монгол Улсын засаг захиргаа түүний удирдлагын нэгжийн тухай хуульд зааснаар бол хурлын хуралдааны буюу бусад шүлөө цагт бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид манад бол энэ ажлыг хариуцнаа гэж заасан байдаг. Тэгэхээр ер нь өнгөрсөн 2018 онд манай тэргүүлэгчид маань тийм ээ Дархуулын аймгийн хэтийн төлөв цаашдаа зорилго тийм ээ мөн дээрээс нь тулгымцсан асуудлуудаа шийдвэрлэх нийгмийн эдийн засгийн хүрээнд ямар асуудлуудыг шийдвэрлсэн талаараас мэдээлэхгүй юу та. Тэгэхээр бид нар бол өнгөрсөн 2018 онд бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааныг бол 20 удаа хуралдсан байдаг. Энэгээр нэг 100 асуудлыг 102 шийдвэр гаргасан байна. Энэ бол тэргүүлэгчдийн гол үүрэг бол аймаг орон нутгийн нийгмийн эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймгийн судалгааны үйл ажиллагааны хөтөлбөр туссан бодлогын шинжтэй бичвэрнүүдийг баталж гаргадаг. Түүнийхний явцад хяналт тавьдаг, хэрэгжилтийн хяналт тавьдаг, ийм гол зорилтыг хэрэгжүүлдэг. Тэгэхээр бид нар бол гол энэ дээр гол хэрэгжилтэн дээр бид нар түрүүн 2 жилийн хугацаанд батсан дэд хөтөлбөрүүд байж байгаа. Жишээлбэл эрүүл дарханчууд байдаг юм уу? Минийгэр манай байр доктор Кородеко орчин эко хороод шилэн имлэг туслах аж ахуй дэмжих ахмадуудын хөтөлбөрчид дэмжих эрүүл хот шарилжгүй дарах ингээд олон хөтөлбөрүүд батсан. Эдрийнхээ хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаа. За үүнээс гадна бид нар бол хэд хэдэн спорт цогцлбарын ашиглалтын өмнөх захиргаа гэж шилүү байгуулагчтай нэг цэгийн юун дээр биржин орчны цэгийн хэвсгээ байгуулсан. Тэрний шийдвэрийг гаргах ийм зүйлүүдийг бид нар бас гаргалаа. За үүнээс гадна бид нар шинээр хэд хэдэн хөтөлбөрүүдийг гаргалаа. Хөдөлмөрийн аймагт эрүүл ахуйн дэд хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөр энэ болгоны чухал хөтөлбөр болсон. Мөн Дархан аймаг бол сүрээгийн өвчтөр их өндөр аймгийн ордог учраас эртний эрүүл төвчтэй хөтөлбөр сүрээгийн Дархан хөтөлбөрийг бид нар баталгаж гаргасан байна. Гендерийн дэвш байдлын хөтөлбөрийг Дархан хамгааллаа. Сая сонсоод бол гендерийн дэвш байдлыг батсан 3 аймаг байна. Тэрний нэг нь Дархан аймаг байна гэж сая засгийн газрын зөвлөлтөөр яригдж байна. Мөн халдвар тус өвчтөд тэмцэх аймгийн хөтөлбөр гэсэн энэ хөтөлбөрүүдийг бид нар бас мөн баталж гаргалаа. Тэгээд бид нар бол бас тэргүүлэгчтэй хурлаар шийдэх газрын нэгдмийн сангийн тайлан, жишээл өмчийн хөдөлгөөний тайлан өөрөөр орон нутгийн өмчийн эзэн бол хурал байдаг учраас өмчийн хөдөлгөөний буюу өмчтөний орон нутгийн өмчтэй холбоотой шийдвэрүүдийг байнга гаргаж яадаг. Ингээд юунаас гадна бол төлөөлөгчдийн хуралдаанаар орох саяны миний түрүүн хэлсэн хэд хэдэн томоохон журам хөтөлбөрүүдийг бол урьдчилж хэлцэх юм шийдвэрүүдийг гаргадаг. Үүнээс гадна бол бид нар төрийн шагнал орон нутгад Дархан аймгийн хүчин цэцгэлтэнд өнтэй нэмэр оруулсан тэргүүн хүмүүсийг бол ерөнхийлөгчдөө цол удамдад удамжилдаг. Энд бол 582 нэг удамжилсан байна. Ингээд яг 165 болсон байна. Тэгэхээр бол энэ дээр бас нэг жоох маргаан таасуудад байдаг. Шагнанд удамжлагдсан хүн болгон шагнал авах хэрэгтэй гэдэг. Ингээд хурлын байгууллага руу орж ирээд байдаг. Тэгэхээр тодорхойлох хэрэг нь хуралдаа байдаг. Тэрийг олгох хэрэг нь ерөнхийлөгчийн хамгийн газарт байдаг учраас иргэдүүн энэ дээр нэг жаахан юутай асуудал байдаг. Тэгэхээр ийм асуудыг бид хэлцэж батлаа гаргалаа. За тэгэхээр хурлын хуралдаан болон тэргүүлэгчдийн хурлаас гадна бол 2 сар тутамдаа нэг удаа төлөөлөгчдийнхээ зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тэгэхээр Монгол Улсын засаг захиргаа түүний удирдлагын нэгжийн тухай хуулийн зааснаар бол Дархуул аймгийн иргэдээ баг сумын иргэдээ бол нийт 33 төлөөлөгч сонгон төлөөлж дуу хоолойг хүргэж ажилладаг. Тэгэхээр эдгээр төлөөлөгчдийнхөө мэдээлэлээр тогтмол хангах, тэднийгээ чадахжуулах хүрээнд дасан зөвлөгөөн дээр байгууллагуудын мэдээллүүдийг сонсдог шүү дээ. Тэгэхээр ер нь өнгөрсөн 2018 он төлөөлөгчдийн зөвлөгөөнөөрөө ямар байгууллагуудын мэдээллүүдийг ер нь сонсон юм бол энэ талаар мэдээлэл хүргэж. Тийм 2018 он төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр 4 удаа зохион байгуулсан. Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр бид нар таны эдгээр төлөөлөгчдийн мэдээлэлээр хангадаг. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурал, мөн аймгийн засаг даргаас гаргах шийдвэр, мөн хуралдаан дээр гаргах шийдвэрүүдтэй холбогдсон
агентлаг аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг сонсч одоо мэдээллийг авдаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр нь өдөр бол хэд хэдэн зүйлүүдийг хийсэн байгаа. Бид нар бол ялангуяа эрүүл мэндийн чиглэлээр ахмад насны эрүүл мэндийн үйлчилгээ мөн одоо сүрээ томоогийн өвчлөлийн тэр яг тухайн цаг үеийн нөхцөлтэй холбоотой сүрээгийн томоогийн өвчлөлийн одоо байдалтай онцгой байдлын газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ингээд олон зүйлүүдийг хэрэгжиж байгаа. Үүнээс гадна аймгийн эрдэнэ төлөвлөгчдийн хурлын хуралдаанаар хэлцэх аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлд мөн аймгийн эрдэнэ төлөвлөгчдийн хурлын үндсэн чиглэлд төсвийн төсөлтөд бол уршиг танилцдаг. Энэ дээрээ бол мөн хороодууд энэ дээр дүгнэлтэд оруулж ирж одоо төлөөлөгчөд танилцуулдаг юм аа. Мөн одоо саяны миний хэлээд байгаа тэр тэргүүлэгчдийн хурлаар хэлц хөтөлбөр төслүүдийг өөрчилж анхны одоо байдлаар нь танилцж тэн дээрээ бол одоо өөрсдөө төлөөлөгчдийн тэн дээрээ саналаа өгдөг юм зорилттой байдаг юм аа. Ингээд бид нар бол энэ жилээс эхлээд бол бас явгаа бол төлөөлөгчийн зөвлөгөөнөөр арай өөр хэлбэрээр хийж эхэлсэн. Сая бид нар саяхан бид хуралдаанаа хийж энэ гэр бүлийг дэмжих одоо жилийн хүрээнд одоо 2019 онд бид нар гэр бүлийн дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд одоо үйл ажиллагаа явуулах одоо жишээлбэл эрүүл мэндийн газар, боловсролын байгууллага, хүүхд хамгааллын байгууллага, иргэний бүртгэлийн байгууллага гэдэг одон байгууллагуудын мэдээллийг сонсож тухайн жилд одоо ер нь юу хийх гэж байна? Энэ жил дээр ямар хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх гэж байна? Энэ ямар одоо дүрм журамтай юм бэ? Өөрөөр төлөөлөгчд маань өөрөө цаана төлөөлсөн одоо иргэд байгаа. Тэр иргэдтэй очиод энэ мэдээлэл өргөх зорилгоор бол энэ мэдээллүүдийг байнга авч яадаг. Ийм зорилгоор энэ төлөөлөгчдийн зөвлөгөөнийг хийж байгаа. Энэ жил бол бид нэлээд олон удаа хийн гэсэн бодол байгаа. Тэгэхээр аймгийн эрдэнэ төлөвлөгчдийн хурлаа 5 хяналтын хор ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр 2018 онд хяналтын хороод ямар ажлууд хийсэн бол энэ тал дээр та тооч мэдээлэл өгөх тэгэхээр бол хяналтын хороодууд 5 хяналтын хороо ажиллаж байгаа. Тэгэхээр бол манай хяналтын хороодууд бол энэ жилийн хугацаанд нийтдээ 29 удаа хуралдаж одоо хурал хийсэн байна. Тэгэхээр энэ одоо гэх юм бол байгаль орчин экологийн бодлогын хяналтын хороо бол нэг 7 удаа хуралдсан байх шээ. Энэ нэгтэй бол өөрөөхөө харьяаны байгууллагууд байдаг, агентлагууд байдаг. Жишээлбэл байгаль орчин аяж урьдчилан газар, цагуур орчин шинжилгээний газар, агаарын бохирдлын чиглэлээр тухайн одоо байгууллагуудын мэдээллийг сонсож тэдэртээ дүгнэлт өгсөн. Тэгээд тэрний шаардлагатай бол одоо цаашдаа тэргүүлэгчдийн хуралд зөвлөгөөнд оруулах юм чиглэлтэй. Засаг зорилгын хууль эрх зүйн бодлогын хяналтын хороо бол 8 удаа хуралдсан байна. 6 удаа хуралдсан байна. За эдгээр бол яг хөглөр өнөөдөр Дархан аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын одоо чиглэлээр хэрэгж хууль тогтоомжуудын хэрэглэгтийг бол тухайн байгууллагуудаар шалгадаг. Ингээд одоо энэ дээр цагдаагийн байгууллага өөрийн шүүгэн шинжилгээний газрын үйл ажиллагаатай бас танилцсан байна. Манай өмч өсвөр санхүүгийн гадаад бодлогын хяналтын хороо бол ер нь энэ төсвийн тодтол тухайн жилийн төсвийн одоо төслийг хэлцэхэд бол уурчиж одоо төсвөл энд боловсруулалттай танилцж энэ дээр аудиттай зэрэгцэж бол дүгнэлт оруулдаг. Энэ жилийн одоо төсвийн бас энэ дүгнэлтийг 2 удаа хийсэн байна. Үүнээс гадна өөрийнх нь эрхнэлд байдаг одоо орлогын бүрдүүлдэг татварын хөтөлбөрийн үйл ажиллагаатай мөн орон нутгийн өмчийн чиглэлээр бол одоо өмчийн харилцааны газар мөн одоо тэрний одоо анхлж устгаж байгаа зүйлүүдийг газар дээр нь бас танилцах ажиллагаа дээр хийж байгаа шил маш удаан машинууд анхлж байна. Тэгэхээр энэ яг одоо байдмаар байдалтай нэг жишээтэй. Тэгэд энэс бол цаашдаа бид нар бас нэг тодорхой дүгнэлтүүд гаргаж байгаа. Ер нь анхлагдана гэдэг бол ямар хэлбэртэй байх хэрэгтэй бэ? Жишээлбэл зөвхөн 4 дугуйг нэг одоо арьс байх хэрэгтэй юм уу? Энэ чинь бол энэ хүний хариуцлагатай холбоотой асуудал гэдэг байдлаар хот байгуул төрөнгөөр төгслийн бодлогын хяналтын хороо бол 5 удаа хуралдсан байна. Энэ бол өөрийнхөө хот байгуулалтын чиглэлээр хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр төслүүд байж байгаа. Хөтөлбөр төслүүдийн үйл ажиллагаатай танилцсан, газрын албаны үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн одоо хөгжлийн бодлогын одоо хэлтсийн үйл ажиллагаатай танилцж ингэж явдаг. Ингээд хот байгуулалтын хөрөнгө оруулалт төгслийн бодлогын бол мөн одоо юуны тухайн жилийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцж явсан байна. Хүний хөгжил хөдөлмөр нийгмийн бодлогын хяналтын хороо 3 удаа хуралдсан. Энэ бол эрүүл мэндийн байгууллагууд дээр бол манай эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн газар, мөн одоо бусад одоо салбар эмнэлгүүд болон одоо хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад танилцсан ийм ажлуудыг зохион байгуулж явуулж байна. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн бодлогыг баталдаг гол хүмүүс бол эрдэнэ төлөвлөгчдийн хурлын төлөөлөгчд тухайн одоо Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа газар дээр нь очиж бичлэн танилцж явдаг шүү дээ. Тэгэхээр 2018 онд хвчний аж ахуйн байгууллагаар үйл ажиллагаатай танилцсан. Энэ дэлгэрийн мэдээлэл өгөхгүй юу? Тийм тэгэхээр бол танилцах ажил байдаг. Энэ дээр бол одоо бид нар аймгийн засаг даргатай, аймгийн засаг даргын хамгийн газрын холбоотой хэлцээ агентлагууд
иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодууд, тэргүүлэгч, төлөөлөгч нартайгаа бид нар бол Ямарчсан Дархан аймгийн хөгжилд хамгийн томоохон ажил олгогч гэж яригддаг Төмөр замын өртөө, Төмөр замын татах хэсэг, Төмөр замын 1-р ангийн үйл ажиллагаатай бид нар бас танилцлаа. Өнөөс гадна бол Дархан хүнс хувьсат компани, Уяг гурд одоо хязгаарлалтын тарихтай компанийн үйл ажиллагаатай бас бид нар бас танилцлаа. Ингээд онцгой байдлын газрын гал унтраа 222 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцж тэдний мэдээллийн сонслоо. Тэгээд мөн орон нутгаас болон одоо дэмжлэг үзэх ямар боломж байна вэ? Ялангуяа хувийн эмчилгээ дэмжих чиглэлээр, төрийн байгууллагыг дэмжих чиглэлээр, Төмөр замын байгууллагыг дэмжих чиглэлээр одоо Төмөр замд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр энэ цаашдаа яаж ажиллах ёстой? Мөн орон нутгийн одоо хөгжилд эдний оролцоог нь ямар байх шийдгээр бол бид нар бас шийдвэр гаргах төвшин хүмүүс бол бид нар бас очиж танилцсан. Түүнээс гадна бид нар уран сургалтын байдалтай бол одоо хонгор сумын одоо газар тариалан уран сургалтын байдалтай сундын үйлчлэлийн бэлтгэл ажилтай бид нар бас газар дээр нь одоо орлон төлөөлөгч тэргүүлэгч нартайгаа ороод утгаа танилцсан. За үүнээс гадна бид нар үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангаж байгаа байдалтай нь одоо 10 сард бол бид нар Дархан дулааны залгаан станц, дулааны сүлжээ хувьсат компани, Ус ууг орон нутгийн өмчт хамсаад компани, Дархан сэлэнгийн захиргааны төлөвлөсөн сүлжээ хувьсат компаниудын үйл ажиллагаатай бас газар дээр нь танилцаж дүгнэлт гаргасан. Үүнээс гадна Дархан аймагт хэрэгжиж байгаа Ус ууг хувьсат компаниар хэрэгжиж байгаа бохир усны менежментийг сайжруулах төсөл байж байгаа. Төслийн хэрэгжилтийн явцдаа бид нар газар дээр нь танилцж байна. Ингээд бүтээн байгуулалт одоо хөрөнгө оруулалтын ажлуудтай бол одоо мөн бид нар 3 удаа, зарим байгууллагууд 4 удаа танилцсан байж байгаа. Ялангуяа бид нар энэ спорт зөвлөлийн үйл ажиллагаатай нэлээд хэдэд танилцсан. Удаашралтай байна гэдэг дүгнэлтийг бид нар гаргаад энэ спорт зөвлөлийг одоо зургийн байгууллага одоо энэ байгууллага барьж байгаа байгууллагын одоо компани удирдлагууд мөн одоо ерөнхий янагч барилга хөгжлийн төв ингээд хэдэн газрууд байдаг. Ингээд тэдний төв одоо байгууллагууд байгаа удирдлагууд тэгээд мөн одоо барилга хот байгуулалтын яамны удирдлагуудтай бол нэгдсэн уулзалтыг бид нар Дархан аймагт хийсэн. Ингээд энийг төрөвчрөө яарч гаргаж зохион байгуулсан. Ийм арга хэмжээнд зохион байгуулж байна. Аймгийн иргэдийн хурл одоо төр захиргаа одоо ард иргэдийн одоо амгалан таван байдлыг хангахын төлөө ажиллах төрийн бодлого байдаг. Тэгэхээр та бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд аймгийн гэмт хэрэгээс услан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга ажилладаг. Тэгэхээр энэ өнгөрсөн 2018 онд энэ зөвлөлийн шугамар одоо чухам ямар гол ажил хийгдэв. Тэгэхээр бид нэг аймгийн хэрэгээс услан сэргийлэх зөвлөл маань энэ Дархан аймагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн хэлтийн байгууллагууд, төрийн байгууллагууд, төрийн бас байгууллагуудын оролцоотой юм томоохон байдаг. Бид нар энэ жилийн хувьд бол энэ зөвлөлийн гишүүд хатуулсан одоо 7 одоо дэд зөвлөлүүдийг байгуулсан. Жишээлбэл хөдөлгөөний аюулгүй байдаг анх дэд зөвлөлч гэдэг юм уу? Хулгай нэрвтэй тэмцэх одоо дэд зөвлөлч гэдэг юм уу? Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд зөвлөлүүд ингээд дотор нь төлөвлөлтөд хөрвүүлж байгуулсан. Ингээд бол бид нар нийтдээ нэг 7 бүлэг 31 багц асуудлыг бол одоо төлөвлөж ингээд төлөвлөгөө ажиллаад хийсэн. Нийтдээ 8 удаа хуралдаж бид нар нэг 29 тогтоол гарган хэрэгжилт нь хяналттай ажиллаж байна. Ялангуяа цагдаагийн байгууллагыг энгийн тэрээс урсан сэргийлэх нийгмийн хэв журмыг хамгаалах чиглэлээр нь бас гэмтрээс хэд хэдэн одоо нэгдсэн арга хэмжээнд зохион байгуулахад нь оролцож байгаа. Нийтдээ бол бид нар бол одоо 34 нэгдсэн арга хэмжээ зохион нэгдсэн болон эсгэрсэн арга хэмжээ зохион байгуулсан. Мөн одоо төв одоо хуулийн байгууллагын одоо явта удирдамжаар удан өөрсдөө санаачлаж энэ дээр бид нар яг хөглөөр тагнуул одоо прокурор, шүүх, цагдаа, хүүхд хамгаалалтын байгууллагууд, боловсролын байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд одоо байгууллага орчныг хамгаалах чиглэлийн байгууллага сундын удирдлагуудтай хамтарсан бид нар одоо 34 арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Энэ дээрээ бол бид нар нэлээд хэдэн санхүүжилтийг бол бид нар энэ дээр одоо үйл ажиллагааны санхүүжилтийг одоо манай зөвлөлд зохион байгуулдаг юм аа. Тэгээд цагдаагийн байгууллагууд одоо нэгдсэн арга хэмжээнд юу гэдэг нь одоо хяналтын камерч гэдэг юм уу, захим хяналт гэдэг юм уу, хэрэгжилт гэдэг одоо нөгөө ард тамхитай тэмцэх чиглэлээр согтуур масууртай тэмцэх чиглэлээр одоо 34 арга хэмжээ зохион байгуулсан байдаг. Одоо хүүхдүүдийн донд бид нар өөрөө цагаан гэр ногоон шугам, намын замын хөдөлгөөний дүрмж гэдэг юм уу. Ингээд одоо хүрээлэн байгаа орчин чиглэлээр ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд олон 34 арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүнээс гадна бид нар хүүхдүүдийн дунд бол одоо энэ сургуулийн цагдаа хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нийтдээ бид нар нэг 27 сургуулийн 100,800 эцэг эхчүүд одоо энд хамрагдсан байдаг. Энэ бол Дархан аймгийн сайн явж байгаа. Ингээд бид нар бол хүүхдийн Монголын сурагчдын холбоо гэж байдаг. Тэрний Дархан дахь салбартай хамтарч бид нар 3 удаагийн зураг авалтыг хийж зохион байгуулдаг. Энэ зураг авалтаар бол бид нэг
17 сургуулийн зөвлөлтөд нийгмийн ажилтнаа хамтарч энийг идэвхжүүлэх арга хэмжээ өдрөөс зохион байгуулж явуулсан байна. Энэ нь бол яг бидний тодорхой хэмжээсэн. Үүнээс гадна бол ихтэй сургуулийн манай 10 сургууль байна. Одоо 8 ихтэй сургууль, 2 мэргэжлийн сургуулиуд төр төвдөр нийтдээ 750 оюутан бол энд хамрагдсан. Энэ дээр бол цагдаагийн байгууллагын мэргэжлийн удирдлага дор энэ төр манай хяналтанд явдаг. Ингэснээрээ бол одоо хүүхд залуучуудыг болцоогүй эрсдлээс хамгаалах, самын хөдөлгөөний аюулгүй байдлаас хамгаалах, нийгмийн юуж урамс хамгаалах ийм чухал зүйл болдог юм аа. Бид нар бол арихгүй Монгол хүн хөтөлбөрийг бид дэд хөтөлбөрийг хэмжээд батлсан. Ингээд 2018-аас 2020 оны хугацаанд энд хийх ажлынхаа төлөвлөгөөг бид нар гаргаад энд ажиллаж байна. За мөн согтуух одоо юу та 45 хүнийг бол одоо энэ задархан шийдвэр бол бид нар одоо албатай хэмжлэгэнд бас явууллаа. Нийтдээ бол бид нар нэг энэ зөрчлийн тухай хууль, энэ архитектур сектортод тэмцэх тухай хууль дээр бид нар 625 аж ахуйн нэгж байгууллага давхарцсан доогоор хяналт хийсэн байдаг юм аа. Хяналт хийсэн байдаг. Хяналт нь тодорхой одоо мөн дархан зочдлууд мөн одоо энэ ПИС тоглоомын газрууд бол хяналт ажиллагалтыг зохион байгуулж явуулсан байдаг юм аа. За нийтдээ бол бид нэр мөн одоо гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр бол аймгийн төсвөөс 250 сая төгрөгөөр бид нэр төр хамгаалах байраг байгуулсан. Энэ дээр бол одоо хохирогчд хүүхдүүдийг одоо хамгаалах чиглэлээр бол энэ томоохон хэмжээ болсон. Энэ дээр бол бид нар Швейцарын хөгжлийн хаагдаг нэгдсэн үндэсний байгууллагын хөтөлбөртэй хамтлаг зохион байгуулсан юм арга хэмжээ болсон байна. Энэ нь бол одоо манад бас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр бол томоохон арга хэмжээ болж байна. Энийг эндээ бол бид нар бас хамтарсан баг гэж байдаг. Баг болгоноор хамтарсан баг, Дархамгууд аймагт 26 хамтарсан баг байж байгаа. Энэ 26 хамтарсан багийн одоо сургалтуудыг бид нар зохион байгууллаа. Тэдний ажлын үйлчилгээг нь одоо мөн чадваржуулах зорилгоор хооронд нь уралдаан тэмцээнүүдийг явуулдаг. Аюултай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр агаад тэмцээний төрийн байгууллагуудын донд эхлэж яваад 2 шаттай төрийн байгууллагаас донд тэгээд дараа нь аймгийн хэмжээнд нэгдсэн хэлбэрээр энэ аюултай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр бас энэ зохион байгуулж энийг дандаа төрийн байгууллагууд явуулсан. Энийг бол тэр хуулийг сурталч томоохон арга хэмжээ яасан гэж бид нар ингэж үзэж байгаа. Ер нь бол энэ одоо энэ тайлгийн хугацаанд нийтдээ 43 төрлийн сэдвээр бид нар 235 удаагийн сургалтад давхарсан доогоор болсон байна. Энд бол нэг давхарсан доогоор 580 төрлийн болон аж ахуйн нэгж байгууллага оролцож 20,700 270 хүн одоо нийтдээ оролцсон гэсэн бидний тоо. Энэ бол хуулийг сурталчлах чиглэлээр зохион байгуулсан томоохон арга хэмжээ гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр энэ өнгөрсөн оны эцээр аймгийн цагдаагийн газраас гаргаж аймгийн гэмт хэрэгс өрсөн зэрэг хурал танилцуулсан тооноос усгах Дархамгууд аймгийн хэмжээг бол гэмт хэргийн зарим үзүүлэлтүүд буурсан үзэлт гарсан. За энэ бол бас яг хуу хамтарсан баг гэр хорооллууд гэрэлтэй болсон гэхдээ олон ажил хийсэн юм байна. Харин энэ 19 онд болж ямар гол ажил энэ гэмт хэрэг устдаас сэргийлэх зөвлөс хийх вэ? Тийм энэсээ бид нар бол 2019 онд гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх чиглэлээр бол бид нар ер нь соны эцэст яг оны цаг дээр бол 75 аж ахуйн нэгжээс хөлөөсөн. Ер нь аж ахуйн нэгж байгууллагын гэмт хэрэгээс орсон сэргийлэх аймгийн нэгдсэн зөвлөгөөний хийсэн шүү дээ. Энэ дээр бол 75 байгууллагатай цагдаагийн байгууллага гэмт хэрэгээс орсон сэргийлэх зөвлөж аж ахуйн нэгж байгууллагын дарга нарын 3 засгийн гэрээ байгуулсан. Өөрийнхөө орчинд гэмт хэрэггүй дотн бодох гэрээ байгуулсан. Энэ нь бол аж ахуйн нэгжийн удирдлага болоод гэмт хэрэгээс орсон сэргийлэх хуулиар бол тухайн орчиндөө гэмт энэ хуулийг хэрэгжүүлдэг хангах үүрэг нь бол аж ахуйн газрын дарга менежерт байдаг. Энийг зарим байгууллагаж байгаа дотоод ирмэг хийгээд зөвхөн дотоод байгууллагын дотоод журмын хүрээнд ажиллаа явуулдаг байна. Хуулийн хүрээнд явуулахгүй байна. Тэгэхээр энэ чиглэлээр нь бол хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан. Ер нь 2019 онд бид нар гудамж талбай гэр бүлийн орчинд гэмт хэргийн гаралтыг бууруулах гэсэн зорилт тавьсан. Ялангуяа бид нар энэ дотроо бол хэд хэдэн гол зөвлөлд бол энэ согтуугаар үйлчилж байгаа гэмт хэрэг мөн одоо энэ хүүхд насан туршаагүй хүмүүсийн гэмт хэрэг одоо бидний 613 гэмт хэрэг бүртгэгдэхийн 26.5% нь бол одоо согтуугаар үлдэж байгаа гэмт хэрэг байна. Энийг бууруулъя. Энэ хүүхд одоо мөн одоо бид нар ингээд нийтдээ энэ хүмүүсийн 70 орчим хүн бол хүүхд одоо байна. Энийг одоо бууруулъя. Ийм чиглэлийн хоёр зүйлийг бид нар сайхан хэлцлээ. Ингээд бид нар бол бас аймгийн гэмт хэрэгээс орсон сэргийлэх зөвлөлийнхөө жилийн төлөвийг бид нар баталсан. Энэ дээр бол бид нар прокурорын байгууллага, цагдаагийн байгууллагаас хэд хэдэн зөвлөлүүдийг бид нар бас тавьж байгаа. Ер нь бид нар бол хамтарсан одоо өсөлт шалгалтуудыг зөв эрчимжүүлээ. Ингээд яг хөө энд нь таарсан хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж өгөх талаас нь төсвийн тодтол төр зарим зүйлүүдийг хийж өгье гэсэн ийм зорилтыг бол тавьж байгаа.
Тэгэхээр Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурал нь бол иргэдийн иргэний танхимыг ажилуулдаг. Иргэний танхимаас бол тогтмол бол нээлттэй хилцүүлгийг зохион байгуулж иргэдийнхээ оролцоотой буюу аймаг орон нутгаас гаргаж байгаа бодлого шийдвэртээ бол иргэдийнхээ саналыг заавал тусгадаг. Энэ нь бол арчлалыг бэхжүүлж байгааны хэлбэрч гэж харж болно л доо. Тэгэхээр ер нь иргэний нээлттэй хилцүүлэгтэй холбоотой асуудлаараас ярилцъя гэж бодож байгаа юм л да. Ер нь иргэдийн оролцоог ямар байгаа гэж та бүхэнд өгнж байгаа юм бэ? Тэгэхээр бол иргэдийн төлөөлөгчийн хурлын иргэний танхимын гол зорилго бол энэ юм байна. Иргэдийн төлөөлөгчийн хурлаас болон аймгийн засаг даргаас шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах юм зорилготой. Тэгэхээр ядуу нэг шийдвэрийг боловсруулалтыг төрийн байгууллага хийчихэд энийг эргүүлээд төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн нээлттэй зарладаг. Одоо өнөөдөр жишээлбэл ахмадын жил болгоо зарлах гэж байна. Энэ ахмадын жил зарлахад та нар энэ юу яагач саналаа өгөөч гэдэг. Энд бол маш идэвхтэй оролцдог байх шээ. Жишээлбэл тэр арх согтоорох хамтаа үйлчлэг түүгээр зөвшөөрөл олгох гэж байна. Энэ журам шинээр гаргах гэж байна. За ингээд энэ дээр бол жишээлбэл тэр байгууллагын удирдлагууд талгаараа хүмүүрж оролцож байна. Бид нар тэднийхээ оролцоотойгоо тэдний саналыг тусгаад өөрөө шийдвэр гаргаж байгаа шээ. Ингээд нийтдээ бол 17 удаагийн хэлцүүлэг зохион байгуулсан байж байгаа. Ялангуяа саяны иргэдийн төлөөлөгчийн урдаар баталж байгаа хөтөлбөр дэд хөтөлбөрүүд байна шүү дээ. Дэд хөтөлбөрийг бүгдээрнгийн иргэний танхимаар оруулдаг. Аймгийн засаг даргаас оруулж ирж байгаа бас шийдвэр гаргаж байгаа шийдвэрүүдийг аймгийн засаг даргын зөвлөлийн хурал дээр хэлцгээд тэрнээс гаргасан саналыг бид заавал иргэний танхимаар оруулаад иргэний танхим дээрээс төрийн бус байгууллага, иргэний нийгэм байгууллага иргэдийн саналыг аваад тэгээд наашаа оруулж ирдэг. Ингээд тэр нь бол яагаад гэвэл гарч байгаа шийдвэрийн дараа нь бол оновчтой иргэндээ бөгөөд тэр тухайн шийдвэр гаргахад нөлөө өөрийнх нь эрх шигт нөлөөлөх байгууллагууд болж байна шүү дээ. Өөрөөр шинэ сүм хийдэг байгууллагад зөвшөөрөл олох тухай гэдэг дээр Дархуул аймаг сүм хийдэг байгуулж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн удирдлагууд иргэдүүд орж ирнэ. Ингээд энэ дээр бид нар төрийн байгууллага ийм шийдвэр гаргах гэж байна. Энийг та нар ингэж хэрэгжүүлэх ийм хуулийн дагуу хэрэгжүүлэн та нарт ямар сан дуунаа гэдэг. Ингээд иргэд нь орж ирнэ. Одоо жишээлбэл иргэд нь тэр нь сонирхдаг иргэдүүд байгаа шүү дээ. Тэр нь нэлээд өндөр өсөлтөөр ордог. Одоо манай цаалуудаар энэ багтж байна л да. 150 тэр орж ирдэг. Тэгээ бид нар яг зарим иргэний танхимын хилцүүлгийг бид нар зарим хилцүүлгүүд гэсэн багууд төр өсөж хийсэн адилхан болвол жишээлбэл багуудын донд 3 өсөж хийх жишээтэй. Ингүүд бас оролцоог нь нэмэгдүүлэх юм аа. Ялангуяа хуучин зардагсан. Ийм чиглэлээр бол бид нар юмнуудаа хийж байгаа. Тэгээд ер нь бол ингэснээр бол дараа нь төрийн байгууллагаас гарч байгаа шийдвэр хэрэгжил магадлал өндөртэй. Дараа нь бол яг хөглөө за иргэний нийгэм байгууллагууд төрийн бус байгууллагууд та нарыг хилцүүлсэн шүү. Иргэд та нар сандаа өгсөн шүү. Өөрөөр тухайн шийдвэрийг гаргасан юунд эрх ашиг нөлөөлж байгаа хүмүүс та нарт бид нар танилцуулсан шүү. Та нар сандаа өгсөн шүү гэдэг. Ингээд дөрвөн талаас хамтраад ингээд хийгээд дараа нь шийдвэр хэрэгжих юм магадлал өндөртэй л байдаг. Ийм чиглэлээр иргэн тагмажлаа явуулж байна. Энэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрд бол цагаатгай ажлын хүмүүс ажилладаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо манай Дархуул аймгийн хэмжээнд бол улс төрийн хэлмэгдсэн хүмүүсийн үр сад хойч нь бол их олон байгаа. Тэгээ энэ нөхөн олборт өөрчлөлт оруулах тухай бас хуулийн төсөлд яваад байсан. Тэр юу батлагдсан юм уу? Тэгээ энэ энэ чинь ер нь бол аймгийн иргэдийн хурлын дараа бол цагаатгай ажлыг өдрөн зохион байгуулах комиссийн дараа байдаг. Тэгэхээр Дархуул аймагт бол өнөөдөр яг энэ гэнт хэрэгс хэлмэгцсэн тэгээд хэлмэгцэн төвний цагаатгах ийм ажлууд бол 80 гаруй 80 хүн байна. 80 хүн өнөөдөр өөр болчнор нь бол 80 хүн байна. Энэ хэлмэгцэн дурсгалаас өдөр гэж байдаг. Улс хэмжээ зохион байгуулдаг. Энэ өдөрт нь бид нар энэ дэрийг хүндэтгэл үзүүлж хүлээж авч уулздаг. Бас нэг 5 гаруй гүн урамшил өгдөг. Ингээд бол бас гандан хэдтэй хамтрууд тэдний хаач шиг бид нар мянган зүйл өргүүлэх юм уу ийм зүйлүүдийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр бол энэ 19 оны 1 сарын 1-ээс бол энэ шинэ хуулийн шинэ хүмүүс төж байгаа. Өөрөөр бол хэрвээ ингээд хэлэмжчээд хүмүүст бол 80 сая төгрөгийн тэмцэлийг үзүүлнэ. Ингээд хэрвээ цааслагдсан бол 80 та. Хэрвээ ингээд цааслагдаагүй хэрвээ ингээд цаагдсан бол 40 сая гэдэг. Энэ бол тийм хуулийн заалтаар бид нар нарийн судалгаанууд гаргаад өгсөн байж байгаа. Энэ харин улсын төсвөөр суулгаж хэрэгжүүлэх юм. Хэрэгжилт нь бол хууль батлагдаад 19 оны 1 сарын 1-ээс хэрэгжих ёстой. Энэ улсын төсвөөр мөнгнүүдэн суугаад ингээд хэрэгжүүлэхээр явж байгаа тийм. Тэгэхээр бол хууль нь батлагдаад хэрэгжилт нь эхэлчихсэн хуулийн төсөл юм байна. Тэгэхээр танайхаа хурлын үйл ажиллагаа сурталчлах олон нийтэд таниулах чиглэлээр ямар ажлууд хийдэг юм бэ? Ямар ажлууд ер нь зохион байгуулсан бэ? Тэгэхээр бид нар бол иргэдийн төлөөлөгчийн хурлаас гарч байгаа шийдвэр түүний хэрэгжилтийг бол бид нар бас
зохион байгуулж байгаа ажлын талаар бол иргэдэд бол бизнес сурталчилгааг зохион байгуулж байна. Тэгэхээр бидэрт бол дархан хурал сегмент гэсэн сайт ажиллаж байна. За энэ бол Монгол улсын хэмжээнд бол 21 аймаг, 9 дүүрэг, 330 сүмэнд бол энэ сүлжээг нэгтгсэн ийм том сүлжээ хэвлэлийн сайт ажиллаж байгаа. Энэ дээр бол энэ жил 2018 оны хувьд бол сая 400 мянган хандсан хамталтайгаар Монгол улсын хэмжээнд тэргүүлж байна. Ер нь улсуудын 3-4 жил бол Монгол улсын хэмжээнд манай хурал сегмент, дархан хурал сегмент сайт бол байнгын одоо нэгдүгээр хайранд явж байгаа. Ийм одоо томхон сүлжээ ажилладаг юм аа. Тэгэхээр манай эрдэнэ төлөөлөгчдийн хурлын хуралдаан тэргүүлэгчдийн хурал зөвлөгөө одоо энэ оруудын ажилтаа бол манай хэвлэл мэдээллийн одоо дархан уулын аймагтууд ажиллаж байгаа одоо манай хэвлэл мэдээллийн байгууллага телевизүүд бол байнгын одоо энийг сурч одоо мэдээллийг бол одоо орон нутгийн түгээж идэгт нь одоо бид нар баяртай байдаг. А түүнээс гадна яг манайх өөрийн одоо хэвлэлийн байгууллага өөрийнхөө хэвлэлийн ажилтнаар дамжуулаад бол бас нэг 4 удаагийн одоо бидаас нэвтрүүлгийг зохион байгуулж хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн юм одоо зүйтэй байдаг юм аа. За өмнөөс гадна өнөөдрийг хийж байгаа сэтгүүлч хурлын дарга гэсэн энэ юмыг бид нар өдөр тутам хийж байна. Өнөөдөр өдөр 2018 оны хоёрч бол нэг бол бүх одоо хэлэлттэй хамтарч ажиллаж байгаа маа. Ер нь бол иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой 800 мэдээлэл, уран нутгийн үйл ажиллагаатай 1068 мэдээллийг бол бид нар одоо өөрийнхөө захим сайтаар дамжуулж зохион байгуулж авч байна. Ингээд үүнээс гадна бид нар 2 утас ажиллаж байгаа. 7037 7883 7037 0199 гэсэн 2 утас ажиллаж байна. За Судрагын тамгийн зөвлөл одоо санал зүттэй хайрцгаар хүлээж авч одоо санал гомдыг хүлээж авч байгаа юм хэлбэрээр бид сурталчилж байна. За тэгэхээр жил болгон бол аймгийн хэмжээнд баримтлах үндсэн чиглэлээр нь баталдаг байгаа. Өнгөрсөн 2018 оны тухайд ч гэсэн ахмадыг дэмжих жил болгон зарлаад энэ хүрээндээ ахмад наснуудаа дэмжих хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж байсан. Тэгвэл 2019 онд баримтлах үндсэн чиглэлээ за иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас аль бие осорол гэр бүлийн хөгжлийг дэмжих жил гэж зарласан. За дарханчуудын үзэж байгаагаар бол яг одоо гэр бүлийн хүчирхээлэл ямар төвшөнд байгаа вэ? Гэр бүл салалт ямар төвшөнд байгаа вэ? Буурахгүй байгаа энэ цаг үед бол яг баримтлах үндсэн чиглэлийг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил гэж зарласан талархалтай хандаж байгаа иргэд олонтой харагдаж ажиглагдаж байсан л да. Тэгэхээр ер нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаас яг энэ 2019 онд хэрэгжүүлэх нь үндсэн чиглэлийнхаа хүрээнд ер нь ямар зорилтуудыг гол одоо чиглэлүүдийг баримтлан гэж ер нь төлөвлөж байгаа вэ? Тийм тэгэхээр хурлын байгууллагын хувьд бид нар одоо аймаг бол нэгэд одоо үндсэн чиглэлтэй байгаа. Үндсэн чиглэл маань одоо гэрүүдийг дэмжих гэрүүдийн хөгжлийг дэмжих нь одоо аймгийн одоо нийгмийн одоо хамгийн анх төсөл гэж нь гэр бүл байна. Гэрүүдийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллах хэрэгтэй. Бид нар бол гэр бүл гэдэг дотор бол гэр бүлийн одоо эрүүл мэнд боловсролын чиглэлд нийгмийн хамгаалал, халамж, мөн тэдний чөлөө цагаан өнгөрүүд хөдөлмөр эрхлэлтэд олон зүйлүүдийг бид нар тэдний амьдарч байгаа орчныг сайжруулах гэдэг олон зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол энэ саяны гарсан бүх зүйлүүдийг бол эрдэнэ төлөөлөгчдийн бүх хуралдаанууд энэ төлөөлөгчийн зөвлөгөө энэ бас хороодоор дамжуулж энийг шийдвэрүүдийн бас тодорхой шийдвэр нь гаргаж өгнө. Шийдвэрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилт нь хөл тавьж ажиллана. Бид нар сая хэллээ дөнгөж саяхан өчигдөр бид нар энэха төлөөлөгчийн зөвлөгөөнийг хийлээ. Ингээд байгууллагын мэдээллийг сонслоо. Ингээд ямарчсан өнөөдөр нэг 4 чиглэлийн 75 ажлыг хийхээр одоо 5 сараас төлөвлөж байна. Төлөвлөж байгаа сандыг авлаа. Тэгээд бид нар бас зарим байгууллагуудаар явж үзлээ. Эрдэнэ төлөөлөгчдийн нар тэргүүлэгчтэйгээ бид нар яг энэ хүүхд хөгжлийн хөгжил гэрүүлийн хөгжлийн газар дээр тэгээд бид нар бол за хүүхдийн хөгжлийн ордон дээр залуу сүлжээ төв дээрээ бас очиж үзлээ. Одоо бид нар бол яг юмсан энэ одоо гэрүүлийн хөгжлийн дэмжих төрийн байгууллагаас гаргасан зорилтыг хэрэгжүүлээд бүх байгууллагуудын оролцоод хангах хэрэгтэй. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллага болгон дээр энийг харуулах дээр гэрүүл чиглэсэн арга хэмжээ төрийн байгууллагаас гадна төрийн бас байгууллагууд аж ахуйн нэгж байгууллагууд хийх хэрэгтэй. Боловсролын байгууллагууд бүгд хийх хэрэгтэй. Ингээд энэ чиглэлээр нь бид нар одоо шийдвэрүүдийг гаргах гэж байна. Ямарсан урсан зугаа хэлцлээ. Ингээд бид нар хамтарч хийнэ. За эрдэнэ төлөөлөгчдийн хурал бол өөрийнхөө дотоод ажлын чиглэлээр бас зорилтуудыг тавьдаг. Сая одоо бид нар бас хэлсэн. Тэгвэл бид нар 2019 онд бол эрдэнэ төлөөлөгчдийн хурлынхаа сумлынхаа эрдэнэ төлөөлөгчдийн хурлынхаа ажлуудыг бас сайжруулах яа. Бид нар сая бол нотлон бид нар одоо хороодуудын ажил баг эрдэнэ нийтийн хурл гэдгээрээ бас мод одоо сумын эрдэнэ хурлын ажлыг бас нэг сайхан өндөр түвшиндээ гаргаад ирье. Гэдэг дээр нь бид нэг зорилттой тавьж байна. За ингээд эрдэнэ төлөөлөгчдийн хурлын одоо гол зүйл бол юу яах вэ?
иргэд сонгогчтой, иргэдийн төлөөлөгч хүн одоо эрх холбоотойгоо ажиллах юм. Иргэдийн төлөөлөгчтэй ухрал, иргэдийн төлөөлөгч, иргэн хоёрын хоорондын харилцаа жил хамгийн чухал жил. Ягаад гэвэл 2019 он гэдэг бол одоо өөрийн эрхийн хугацааны сүүлийн бүтэн жил. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч хүн тухайн тойрогтой, тухайн иргэдтэй юу гэж одоо хэлсэн бэ? Тэрийг эргэж одоо та нар одоо шил одоо нэг сард одоо иргэдийн нийтийн хурлууд болж байна. Энэ хурлууд дээр та тайлангаа тавь. Одоо иргэдийн оролцоогоос энэ жил бол бас одоо тухайн иргэдийн орчинд нь амьдрах орчинд нь сайжруулах чиглэлээр орон нутгийн төсөвтөр нэлээд зөвлөд тавьсан байж байгаа. Тэгэхээр энийгээ сайжрах сурталчлаа. Тийм учраас бид нар бол иргэн одоо иргэдийн төлөвшин байгууллага иргэн хоёрын сонгогч хоёрын хоорондын эрх холбоог сайжруулъя. Ингээд иргэдэн төрд итгэлийн сайжруулъя. Одоо сүүлийн үед бол иргэн төрийн хоорондоо жоохон холбоо жоохон багасаад байна шүү дээ. Манай Дарханмууд аймгийн хувьд гайгүй байна. Зарим газрууд бол одоо үндсэндээ орон нутгийн байг гэхэд одоо дээд удирдлагаас хамаарсан бас энэ одоо төрд итгэл их багасч байна. Уг нь бол одоо иргэн төрдөө итгэдэг, төрн иргэд иргэнээ дэмжиж тулдаг ийм одоо харилцан итгэлцлийн үндсэндээ л одоо орон нутагт бол төм байгуулалт явж иргэдийн амьдралын чанар сайжрах хэрэгтэй гэдэг дээр бид нар анхаарсан ажиллая. Иргэдийн хурал энэ дээр хэмжил 2019 онд онцгой анхаарч ажиллах юм зорилго тавьж байгаа. За баярлалаа. Тэгэхээр та чинь сая бүгдээр солих улсыг Хянга аймгийн иргэдийн хурлын урилгаар айлтаад ирлээ. Тэгэхээр гадаад харилцаа өргөжж ялангуяа айлчлна гэдэг маань хамтын ажиллагаа хөгжүүлэхээс гадна харилцаа ашигтай байх хэрэгтэй гэж бид ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр одоо мэдээж хэрэг одоо манай Дархан аймгийн одоо удирдлагууд засагдар босод албадууч гэсэн гадаад айлч бас явж байна. Тэгэхээр энэ өнгөрсөн онд одоо гадаад харилцаа яаж өргөж вэ? Саята одоо солонгос улстай ажиллаад ирсэн гол ач холбогдол юу байна? Тэгэхээр бол иргэдийн яг аймгийн иргэдийн хурлаас яг хурал яг дангаараа байгуулсан харилцаа бол Солонгосын Кингэн аймгийн байна. 2014 онд энэ харилцааг хэлж анхны санамж жишгээ байгуулсан байдаг. Ер нь бол Солонгос улс бол 1956 оноос хөгжлийн хурдтай хөгжлөөр бол одоо дэлхийн жишээ төрсэн том хөгжил байгаа. Тэгэхээр одоо Солонгос улс бол энэ орон нутгийн төлөөлийн байгууллага гэдэг башин дээр өөрөөр иргэдийн төлөөчдийн хурал гэдэг бол насар энэ хөгжсөн байдаг. Тэрний үйл ажиллагаа маш идэвхтэй явагддаг. Жишээл одоо үндсэндээ бараг орон тооны парламентын шинжтэйгээр явдаг. Жишээл Кингэн аймаг бол Солонгосын хамгийн олон хүнтэй 13 сая хүнтэй хамгийн том аймаг. Өөрөөр хэлбэл манай шиг Төв аймгийн дунд Улаанбаатар хот оршдог гэдэгтэй адилхан Кингэн аймгийн дунд бол одоо Сеул хот байдаг. Маш том хамгийн том одоо аймаг. Маш олон 31 мужи хотыг одоо багтаасан юм том аймаг юм аа. Энэ мужтай бол бид нар энэ бол 148 гишүүнтэй жилд 2 удаа хуралдаг. Яг парламентын 45 хоног хуралдаг. Ийм одоо хуралтай. Тэгээд тэр нь орон тоон төлөөлөгч болгоно орон тооны салентай ийм одоо томоо. Тэгэхээр бол энэ хуучин харилцааны үед бол бид нар олон зүйлүүдийг хийсэн байдаг. Жишээлбэл одоо боловсролын чиглэлээр бид нар 2 сургууль дээр ухаалгын ангийг бид нар хийж чадсан. Солонгосын одоо сорх хүчийг бид нар сая 800,000 төгрөгөөр Солонгос сорх хүчийг бид нар авсан байна. Өнөөдөр галын унтрах 2 автомашиныг бид Солонгосоос авсан. Одоо шил 16 давхар машин дээр гарах юм өндөр шаттай машин Монгол улсад байхгүй шүү дээ. Бид нар Дархан улаанд байсан гоо. Тэгэхээр одоо эдийн тусламжтайгаар бид нар хамгийн өндөр байшинтай өргөх юм боломжтой болсон. Үүнээс гадна 4 тусламжийн автомашиныг бид нар Дархан аймагт авсан. Энийг бол одоо үнэхээр таны хэлдэг эдийн засгийн харилцан ашигтай гэдэг байдлаар бол тэр энийг авсан. Ингээд одоо 2018 оны 6 сард бол Кингэн аймгийн иргэдийн хурал шинжлэгдсэн. Үндсэндээ бараг 2 хүн төлсөн бус бүх хүн шинжлэгдсэн. Харин энэ хурлын дарга нь бол шинэ хурлын дарга нь дөнгөж гарсныхаа дараа анхныхаа урилгыг бол манад ирүүлсэн. Хурц чирээч энэ хавцаа хавлын сайжруулах өргөжүүлэх шүү. Олон салбараар өргөжүүлэх гэсэн санал одоо 7 сарын ихэр ирсэн. Ингээд 10 сард бол бид нар бол очиж ажиллаа 4 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй очиж ажиллаа тэрлээ. Энэ дээрээ бол бид нар бас адилхан одоо аял жуулчдын чиглэлээр, боловсролын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр хүрээгээ жаахан тэлье. Мөн одоо төрийн байгууллагын ажилчдыг харилцан туршлага солилцуулъя. Тэнд бол гамшигаас хамгаалах одоо төвийн бүсийн том сургуулийн төв байдаг юм байна. Тэр сургуулийн төв дээр манай гамшигаас хамгаалах байгууллагаас энэ аль төмөртэй тэнцэх байгууллагаас очиж ажилтуулъя гэсэн ийм чиглэлээр одоо урьдчилсан санамж жишгээр бид сайж одоо нэмж хийчихэд ирлээ. Түүнээс гадна бас л юм гүйдэл болсон. Бас л гадаад машиныг гоох жишээ. Ялангуяа одоо манад хүүхдээ одоо бид нар бас холоос зөөж штэ. Өнд өдрөөгөө зөөж. Тийм учраас хүүхдийн автобусыг одоо өгөөч гэж мэдээж хэрэг шинэ автобус биш. Тэдний стандарт бол 5 жил болоод одоо
гаргадаг юм байна. Одоо манайх бол стандарт бол 10 жил. Тэгэхээр өдөрт дарханд ирэхэд бол дахиад 5 жил бол одоо хүүхдэд зөвхөн боломжтой. Тэгэхээр хүүхдийн автобус өгөөч гэсэн ийм л одоо бас юм гуйжгаад ирсэн. Тэгээд одоо энэ 6 сарын эдний дөрөв нэг онцлог нь бид нар тэг өөрөө том аймаг тэгээд ингээд манай одоо нэгэн харилцаатай учраас 148 хүний 12 хүнээрээ дархан Кенгийн аймгийн найрамдын бүлэг гэж бие даасан бүлэгтэй юм байна. Тэр нь шинжлэгдсэн настай хүн байдаг юм байна. Бас 5-6 удаа сонгогдсон ийм туршлагатай хүн байдаг юм байна. Тэгээд тэд нар нь бол юу яанд 6 сарын 26-аас 29-ний хооронд одоо бидний тавьсан саналыг одоо бас үсгээр ингээд 10 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс манай найрамдын бүлгийн альчилна. Ингээд 9 сард нь хурлын дараа альчилж одоо бидний ажил цаашдаа үргэлжлэж явахаар ийм одоо яг бусад одоо засаг дарганы чиглэлээр засаг дарганы намын газрын чиглэлээр өргөжин явж байгаа ажлууд их байна одоо сайн. Чон хоттой тэр бол дандаа хотуудтай харьцаа. Бидний энэ бол мужтай. Мужтай тэгээд хурлын хооронд харьцаж байгаа харьцаа. Энэ бол дархан болоосоо анхны одоо байгаа хурлын хооронд бол энэ юм байна. За тэгэхээр иргэдийн дунд яригдаад байгаа бас нэг асуудлын талаар тодруулъя гэж бодож байна л да. Монголдо хамгийн томоохон тооцогдох спорт цогцлбор Дархан аймагт баригдаж байгаа. Тэгэхээр 2020 онд ашиглалтанд орно гэсэн ийм одоо барилгын ажил үргэлжлэн хийгдэж байгаа. Гэтэл зарим иргэдийн тухайд бол энэ спорт цогцлын барилгыг за аймгийн захиргаанд одоо аваад аймгийн захиргаа өөрсдөө арах чиноо гэл ийм худал хуурмаг ч юм уу ямар ийм одоо яриа гадуур яваад байгаа учраас энэ тал дээр танаас албан ёсны байр суурийг тодруулахыг бас иргэдэд хүрхэн зүйтэй болоо гэж бодож байна. Тэгэхээр яг энэ суурь цогцлбор анхнаасаа бол зураг төсвөн бол ингээд суурь цогцлборны 2 тангимдаа усан бассейнтай бас том ресторантай тэгээд юутай зочдуудтай байхаар ингээд төлөвлөлтөд хийгдэж байгаа. Энэ ажлуудыг хэлдгээрээ явсан. Одоо бол яг хөглөр ямар одоо юунаас салбарын яамдаас тавиад байна гэхээр одоо спорт цогцлборыг бол яг үндсэн байгууламжаар нь бол төрийн одоо усын сүнс санхүүжүүлнэ. Энэ юуг бол зочдуудлын барилгыг бол усын суурь санхүүжүүлэхгүй гэдэг ийм шаардлага тавьж байгаа. Тэр шаргачгүй баг. Ер нь бол одоо энийг аль нэг байгууллаганд суурь хийгээд дараа нь энийг усын төсөв орон нутгийн төсвөөр авч явах боломжгүй маа гэдэг ийм шаардлага тавьж байгаа. Гэтэл бол энэ төр шийдвэр гаргасан зүйл байхгүй. Ер нь бол хэрвээ тэгвэл одоо энийг зүгээр төрийн байгууллага нь аваад төрийн одоо нутгийн захиргааны ордон болгоод ингээд спорт цогцлбортойгоо хамт явбал яасан юм бэ гэсэн санал явж байгаа. Энэ саналыг бол төр яг төрийн төв байгууллага санал тавьсан. Энэ тавилууд хэрвээ энэ ингээд зохицолтууд одоо энийг ингээд бариагаад одоо яг энэ хөрөнгөөр өргөдөд ерөөсөө спорт цогцлборын үндсэн байгууламж л ашиг төрөөр ашиглалтаар энэ байгууллага ингээд үлднэ. Тэгэхээр энийг цааш нь яаж ашиглах вэ гэдэг дээр худалдах юм уу? Нэг эсвэл одоо худалдаад өөрсдөө зочдууд бодох юм уу? Энэ асуудал яригдана. Ер нь бол оновчтой хэлбэр нь төрийн байгууллага бид нар Дархан аймаг жишээ одоо энэ төрийн байгууллагын өөрөө яг бид бас ийм одоо зэрэгтэн байргүй газар бол Дархан айлч аймаг таадаг шүү дээ. Ихэнх аймагуд одоо жижиг аймагуд өртөлтөөр өөрсдөө төрийн одоо олдгоо барьсан байж байгаа. Манайх энэ барилга одоо барилга өсрөн аж ахуйн хөрөнгөөрөө барьсан барилгын одоо барилга үйлдвэрийн нэгдэл гэж гэдэг байгууллага өөрсдөө аж ахуйн юугаар барьсан ийм л барилгатай. Энэ дотроо багцж ингэдэг. Тэгээд энэ тэнд банкнотын байрны дотор байж ингээд явж байгаа. Хэрвээ баяр байртай байж чадвал бид нар төрийн бүх байгууллагууд хоёр байрандаа оруулах бол иргэдэд төрийн үйлчлэг үзүүлэх бас бүрэн боломжтой. Гэтэ өнөөдөр энэ шийдсэн асуудал байхгүй. Иргэд бол тийм яриа байна лээ. Өнөөдөр яг шийдвэр гаргаад төсөв төлөвлөгөөнд суугаад шийдвэр гаргаж шийдсэн юм бол байхгүй юм шиг. За баярлалаа. Өнөөдөр сэтгүүлч иргэдийн хурлын дарга нэвтрүүлгийн шинэ өнөө дугаарыг та бүхэнд хүргэлээ. Энэ нэвтрүүлгээрээ бид аймаг орон нутагт иргэдийн хурлаас хийж байгаа ажлыг олон төмд хөргөх. Ер нь аймгийн иргэдийн хурлын ажлын албаны мэдээлэл хэлцүүлгүүд бүхэн бол орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүрч байгаас гадна иргэдийн хурлын ажлын албаны одоо цахим сайт бусад мэдээллийн хэрэгслээр хүрч байгаа гэж ингэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр бид иргэдийн хурлын дараах гол оролцуулах шалтгаан нь бол яг өөрөөс нь тулсан асуулт тавьж бас иргэд бол тэр болгон одоо бас ажил төрөлт янз бүрийн шугамар бол орон нутгийн мэдээллийг бас тухайн өөр ийм дэлгэрэнгүй байдлаар авдаг учраас бид энэ нэвтрүүлгийг явуулж байгаа. Ингээд энэ 19 оны эхний дугаар үгээр өндөрлөө.